Энэ өрөө бидний хэлэх тунхаглал маань бидний үзэж байгаа сэдвтэй шууд холбоотой. Эфес номын 2-ын 8-аас 10 дугаар ишлэлийг үзцгээе. Эфес 2-ын 8-аас 10. Учир нь нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш, харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй болно. Учир нь бид сайн үлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урдаас бэлтгэсэн билээ. За одоо бид өмнөх хичээлд эхлүүлсэн сэдвээ үргэлжлүүлэн үзнэ. Юу гэхээр бид Еврей номын 6-гийн 1-2 дугаар ишлэлд жагсаасан Христ итгэлийн 6 доктрины 6 суурийг сурч байгаа. Эдгээрийг товч сануулъя. Үхмэл үйлсээсээ гимших, Бурханд итгэх, баптизмуудын доктрин, үхлээс амилах болон мөнхийн шүүлт. Өмнөх хичээлээр бид гимшлэр итгэл рүү гэдэг сэдвээр гимшлийн талаар үзээд дараа нь итгэлийн талаар ярьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр би итгэлийн сэдвээ үргэлжлүүлэн итгэл ба үйлс гэдэг сэдвээр ярих юм. Харамсалтай нь шинэ гэрээнд байнга хэрэгэлдэг энэ хоёр энгийн үгийг Бурхны маш олон хүн сайн мэддэггүй. Тэд итгэл ба үйлс нь ямар холбоотой болохыг мэддэггүй. Итгэлээр гэдэг нь ердөө л итгэдэг зүйлээрээ л гэсэн үг. Харин үйлсээр гэдэг нь хийдэг зүйлээрээ л гэсэн үг. Тэгвэл бидний итгэдэг зүйл болон хийдэг зүйлийн хоорондох зөв харилцаа юу вэ? Тэгэхээр сайн мэдээг товч дурдхаас хичээлэн эхэлцгээе. Олон хүн сайн мэдээ гэдэг үгийг хэрэглэхдээ маш сайн мэддэг, чаддаг юм шиг л ярьдаг. Гэтэл үүндээ олон хүн сайн мэдээний талаар ярихдаа юуны тухай яриад байгаагаа мэддэггүй. Үүнийг 1-р Коринт 15-ийн 1-5-д Паул маш тодорхой хэлсэн юм. 1-р Коринт 15-ийн 1-5. Ах дүүнрээ, та нарт тунхагласан сайн мэдээг би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон. Хэрв миний тунхагласан үгийг та нар баримтлал, дими хоосон итгээгүй л бол та нар түүгээрч мөн аврагдсан гэжээ. Дараа нь Паул сайн мэдээний талаар өгүүлжээ. Сайн мэдээ нь тийм ч төвөгтэй зүйл биш бөгөөд маш энгийн 3 түүхэн баримтаас тогтдог ажээ. Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үгсэн бөгөөд оршуулгдан судрын дагуу 3 дахь өдөртөө амьлуулгджээ гэсэн байна. За тэгэхээр сайн мэдээ нь маш энгийн 3 түүхэн баримтаас бүрддэг байна. Христ бидний нүглийн төлөө үгсэн, Христ оршуулгдсан, тэгээд 3 дахь өдрөө үхлээс амьлуулагдсан. Тэгэхээр энэ 3 баримтыг дурдаагүй яриа нь сайн мэдээ биш юм. Христ бидний нүглийн төлөө үгсэн, оршуулгдсан, тэгээд 3 дахь өдрөө үхлээс амьлуулагдсан гэдэг энэ 3 баримтыг бид заавал баримтлах ёстой. Тэгээд үүнийг батлах хамгийн чухал эрх мэдэл бүхий гэрчин энэ явдлыг нүдээр үзсэн хүмүүс биш. Харин бичээс юм. Бичээс бол төгс эрх мэдэл. Паул бичээсийн дагуу хэмээн 2 удаа хэлсэн. Үүнийхээ дараа л Есүсийн амьдлалыг гэрчлэн харсан хүмүүсийн жагсаалт руу орсон юм. Тэгэхээр итгэлийн асуудал дээрх туйлын эрх мэдэл нь бичээс юм. За дараа нь Паул хэрв бид энэ 3 баримтыг ямар нэгэн үйлс хийлгүйгээр зүгээр л итгэлээр хүлээж авбал зөвтгөгдөн гэсэн. Тиймээс бид зөвд тооцогдно. Паул хийснээрээ биш, юунд итгэснээрээ гэж хэлснийг анхаарна уу? Үйлсээр биш, харин итгэлээр. Үүний дараа Ром номын 4-р бүлэг дээр Паул биднийг Авраамаас суралц гэсэн. Яагад гэвэл
Авраам итгэлээр зөвхөд тооцогдсон юм аа. Дараа нь Паул хэлэхдээ ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог гэжээ. Та ажил хийдэг бол цалин чинь өглөг биш, харин авах ёстой л зүйл юм. Бид ийм замаар зөвхт байдлыг хүлээн авдаггүй. Энэ нь үйлсээр олж авдаг, гавьяа байгуулж байж олж авдаг зүйл биш юм. Харин үүнийхээ дараа Паул маш гайхалтай мэдэгдэл хийсэн. Би хүмүүст нэг зүйлийг байнга хэлдэг. Тэр нь юу гэхээр Библийг уншихтаа гайхдаггүй хүн Библийг жинхнээсээ уншаагүй хэрэг. Учир нь Библи гайхамшигтай мэдэгдлэр дүүрэн ном гэдэг юм аа. Ром номын 4-ийн 5 дээр Паул цааш нь харин ажил хийдэггүй боловч бурханлаг бус хүнийг зөвтгдөг, түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог гэсэн. Тиймээс хэрв та итгэлээрээ зөвд тооцогдохыг хүсвэл хамгийн анх яах ёстой? Ажиллахаа боль. Харин ажил хийдэггүй боловч гэж дээр хэлсэн. Зөвтгөлийг гавьяа үйлсээр олж авна гэж бодож байгаа бол зөвтгөлийг хүлээн авч чадахгүй. Ялангуяа шашинлаг хүмүүс үүн дээр их бүдэрдэг. Нэгүслийг юугаарч олж авч чадахгүй юм. Нэгүсэл гэдэг үг нь өөрөө үнийг илэрхийлдэг. Тиймээс та Бурхны өмнө зөвхт гэж тооцогдмоор байгаа бол хамгийн нэгдүгээрт хичээхэн боль. Ажиллахаа боль. Энэ үг олон хүнийг цочирдуулж магадгүй. Гэхдээ Библи тун их цочирдуулам ном юм шүү дээ. Бидний бодсноос ч илүү цочирдуулам ном. За тэгвэл итгэл ба үйлс нь яаж холбогдох вэ? Би үйлс хэрэггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Гол нь дэс дараалалдаа байгаа юм. Рут 2 Эфес номын 2-ын 8-аас 10 дугаар ишлэлийг хэлье. Эфес номын 2-ын 8-аас 10. Учир нь нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш, харин Бурхны бэлэг бөгөөд гэжээ. Бид итгэлээрээ сайрхаж болохгүй нь вэ? Яагад гэвэл бид эрийнхээ сайнд итгэжгээгүй. Харин Бурхан л бидний итгэлийг өгдөг юм аа. Дараа нь үйлсээр биш аж. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй болно гэж байна. Ойлгож байна уу? Шашны үйлс нь хүний бардам занг өрддөг. Харин бардамл нь хүний маш том нүгэл юм. Тиймээс Бурхан хүнийг бардам загнахын аргагүй тийм арга замаар зөвтгөлийг тушаажээ. Маш төвөгтэй итгэл бишрэлтэй хүмүүс байдаг л да. Би бусдыг дайрч довтлох хүсэлгүй учраас нэр дуудмааргүй байна. Гэхдээ байна шүү. Шашин нь төвөгтэй байх тусам тус шашны хүмүүс төдий чинээ бардам байдаг. Өөрөөр хэлбэл тэд мацаг барьж золиос гаргах зэрэг маш хүнд хэцүү юм үйлддэг. Тэгээд үүнээсээ болж өөрөөрөө барддаг. Бурхан бардам занд дургүй. Харин даруй хүнийг нэгүүлсдэг. Тиймээс Бурхан хүнийг өөрийнх нь өмнө бардамхын аргагүй тийм арга байдлаар зөвд тооцох арга ухаан сийлжээ. Та анзаарсан уу үгүй юу мэдэхгүй. Гэхдээ бүгдээрээ Христэд итгэгч хүмүүстээр төвлөрч ярил л да. Хуулиар түрүү барьдаг. Дүрмээ ягштал баримталдаг хүмүүс голдуу, хүмүүст хайргүй, хатуу хүмүүс байдгийг та анзаарсан уу? Тийм хүмүүсээс хайр гордоод ч нэмэргүй. Хууль ба хайр нь их бага хэмжээгээр эсрэг тесрэг зүйл шүү дээ. Тиймээс бид бардамнахгүй тулд өөрийгөө хянах хэрэгтэй. Ер нь бол ямар ч шашин бардамна гэж сургадаггүй. Гэхдээ Бурхны нэгүсэлгүй шашин нь бардамлыг хөхүүлэн дэмждэг. Үйлсийн тухайд үйлс нь ямар ч хэрэггүй эд биш юм. Зүгээр л үйлс нь зөв дарааллан эзлэх ёстой юм. Эфес номын 2-ын 10 дээр учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгэрийн дотор яваасаа гэж урьдаас бэлтгэсэн билээ хэмээн маш тодорхой хэлжээ. Тэгэхээр энд хэрв бид Христийн дотор Бурханаар шинээр бүтээгдсэн бүтээл мөн л юм бол Бурхан тэр шинэ бүтээлд зохих ажлыг нь бэлтгэсэн гэжээ. Бидний махан биеийн хуучин мөн чанар нь Бурханы бэлтгэсэн сайн үйлс дотор алхаж чадахгүй.
сайн үйлс дотор алхахын тулд эхлээд итгэлээр шин болж бүтээгдэх хэрэгтэй. Тэгэхээр сайн үйлс нь яриангүй чухал юм аа. Гэхдээ гагцгүй бид зөв байршуулах ёстой. Нэгдүгээрт итгэлээр дамжих шин бүтээл. Хоёрдугаарт Бурхны бидэнд бэлтгэсэн сайн үйлс. Та үүнийг ухаарсан эсхийг мэдэхгүй. Гэхдээ хэрв та Христэд доторх шин бүтээл болсон бол Бурхны төлөө бүгдийг хийх гэж зүтгэх хэрэггүй. Яагаад гэвэл Бурхан хэдийнэ бүгдийг хийчихсэн юм. Та ердөө Бурхны хэдийнэ бэлтгэсэн зүйлсийг л олж авах хэрэгтэй. Амьдралдаа өөрөө төлөвлөгөө зохиох биш. Харин Бурхан танд юу төлөвлөснийг олж мэд. Ихэнхдээ бидний төсөөлснөөс тэс өөр зүйлс байдаг. Би танд өөрийнхөө амьдралаас ярил л да. Би айлын ганц хүү 9-25 нас хүртлээр гэрээсээ хол сургуулийнхаа дотор байранд хүн болсон юм. Тиймээс ганц хоёр найз охиныг тооцвол би охидыг бараг мэддэггүй байлаа. Үндсэндээ охид миний хувьд яаж харилцаа холбоо тогтоохоо мэдэхгүй нууцлаг ертөнц байсан юм. Тэгтэл Бурхан намайг дуудсан. Би өнчин хүүхдийн гэрийг толгойлдог эмэгтэйтэй гэрэлсэн тэр өдрөө шууд 8 охины аав болчихсон. Намайг ингэж амьдрна гэж хинч зүүдлэхгүй. Хэрэг би амьдралаа өөрийнхөөрөө төлөвлөсөн бол хизээч ингэж төлөвлөхгүй байсан юм. Гэтэл энэ нь Бурхны надад бэлтгэсэн сайн үйлс байсан. Хэдийгээр би маш их алдаа гаргасан ч Бурхны надад бэлтгэсэн замаар явж байгаа гэж бодохоор сэтгэл амардаг юм. Харин одоо нэг үсэл гэж юу болохыг тодорхойлъё. Тэгтээ маш эрүүл ухаантай байх хэрэгтэй. Үнэн дээр бид цаг үргэлж эрүүл ухаантай байх ёстой. Та бүхэн санал нийлнэ үстэй. Тэгэхээр одоо бүгдээрээ нэгүслийн мөн чанарын тухай жаахан ярилцъя. Нэгүсэл гэдэг нь сайхан үг боловч ихэвчлэн буруугаар ашиглагддаг. Би нэгэн чуулганд номлож байгаад нэгүсэл гэдэг нэртэй чуулганууд нэгүслийн талаар хамгийн бага мэддэг гэд хэлчихсэн юм. Тэгснэ яг тийм нэртэй чуулганд номлож байгаагаа гинт сандаг байгаа. Гэхдээ энэ үнэн шүү. Маш олон хүн нэгүслийн талаар ярьдагч утгыг бараг мэддэггүй. Нэгүслийн үндэс нь үзэсгэлэнт нэгүсэл ажээ. Үзэсгэлэнт нэгүсэл. Харин бид Бурханд итгэдэг учраас Бурхан бидэнд нэгүслийнхээ гоо үзэсгэлэнг хүрэлцүүлнэ. Тиймээс Бурхан биднийг нэгүслээрээ гойж бид Бурханы нэгүслэр гоо үзэсгэлэнтэй болдог. Паул цааш нь Ром номын 11-ийн 6 дугаар ишлэлд. Хэрв энэ нь нэгүслэр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эсвэл нэгүсэл нь нэгүсэл биш болно гэжээ. Өөрөөр хэлбэл нэгүслийг олж авах боломжгүй. Нэгүсэл нь хүний хүчээр олж авдаг зүйл биш юм аа. Нэгүслийн өмнө бид даруй болох учиртай. Бид Бурхны нэгүсэлд найдах хэрэгтэй. Бурхны нэгүслийг юугаарч олж авч чадахгүй. Гэхдээ бид итгэлээр нэгүслэр аврагдсан юм аа. Тэгээд та өөрийгөө би итгэлтэй хүн хэмээн баясах гэтэл Паул энэ нь биднээс биш харин Бурхны бэлэг юм шүү гэжээ. Итгэлээр аврагдсан хүн юугаараач бардамнаж сайрахын аргагүй. Бурхан биднийг хамгийн том нүгэл болох бардамлаас хамгаалахын тулд л ингэжээ. За харин одоо би итгэл болон үйлсийн харилцааг тодруулж ярив. Бид шинэ гэрээнээс шууд иш татж ярина. Гэхдээ миний яриа олон хүнийг цочирдуулах байх. Яагад гэвэл өөрийгөө итгэгч гэдэг хүмүүс шинэ гэрээний авралын талаарх хамгийн энгийн үгийгч ямар хүн дээр тусган хүлээн авч байхыг би үзсэн. Нэгэн удаа нэг иймэрхүү хэмжээний цуглаанд Христ итгэл нь хууль дүрмийн багц биш гэд хэлчихсэн чинь тэнд байсан хүмүүс шууд л хөшчихсөн. Магадгүй хэрэг би Бурхан үгчгсэн гэд хэлчихсэн бол арай гайгүй хүлээж авах байсан байх. Үнэхээр олон хүн Христ итгэлийг хууль дүрмийн багц гэж боддог. Магадгүй таач бас ингэж боддог байж болох юм. Тэгвэл Христ итгэл нь хууль дүрмийн багц биш. Та үүнд хууль дүрм сагснаар хүрч чадахгүй гэдгийг би танд хэлмээр байна. Ром 3:20 дээр хэлсэн Паулын үгийг үздэгэй. Ром номын гол сэдв нь зөвхт байдал юм.
Өөрөөр хэлбэл Бурхны өмнө хэрхэн зөв болох. Өчнөө олон зууны өмнө Йов зовлон тарчлаан дундаа Бурхан руу хандан ингэж хэлжээ. Харин Бурхны өмнө хүн хэрхэн зөвхт байж чадах вүлээ гэж хашгирсан байдаг. Хүн Бурхны өмнө зөвхт байж болно гэсэн санааг Йовын шашинлаг нөхөд сонсоод бараг л илгэн хөшчээ. Тэгтэл Бурхан Йовын хашгирааг сонсоод хүн Бурхны өмнө хэрхэн зөвхт байж чадах вэ гэсэн асуултад нь Ромд бичсэн загталд хариулжээ. Хүн хууль сагснараа яавч зөвхт болохгүй. За одоо Ром номын 3-ын 20-ыг үзцгээе. Паул яагаад гэвэл ямар ч махан бие хуулийн үйлсээр түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм гэжээ. За энэ нь New King James Библийн хувилбар. Бас нөгөө Библиэд ч бас яг ингэж хэлдэг. Гэхдээ эдгээр орчуулгын аль аль нь тэнд байхгүй үгсийг нэмж бичсэн юм аа. Би грек хэлийг 10-аад жил сурсан хүнийхээ хувьд юу ярьж байгаагаа мэднэ. Дээрх орчуулгын аль аль нь хууль буюу яг хуучин гэрээний хуулийг нэрлсэн үгийг 2 удаа хэрэгэлсэн бол Паул ингэж хэлээгүй юм аа. Яагаад гэвэл ямар ч махан бие хуулийн үйлсээр түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар буюу ер нь бүх төрлийн хуулиар нүглийн мэдлэг ирдэг гэсэн юм аа. Тэгвэл хуулийн зорилго нь юу юм бэ гэж асуумаар байна уу? Хууль нь хүнд нүгэл гэдэг том асуудал байгааг илчлэх зорилготой. Хууль таны асуудлыг оншилж чадахч, шийдэж чадахгүй. Таны асуудал гагцгүй нэгүслэр л шийдэгдэнэ. Тиймээс та хуулийн ачаар л танд нэгүсэл хэрэгтэй гэдгийг мэдэж авна. Хууль ийм л зорилготой юм. Яаков номын 2-ын 10-аас 11-р ишлэлийг үзцгээе. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Учир нь бүү завхаар гэж айлдсан. Тэр бас хүн бүү ал гэсэн юм. Хэрв чи завхаараагүй хэрнээ хүн албал хуулийн гэмт хэрэгтэн болно гэжээ. Яаковын үгийг харж байна уу? Та нэг бол хуулийг бүхлээр нь сахина, эсвэл огт сахихгүй. Хуулийн 90% сахих хангалтгүй. Хууль нь нэг цогц систем юм. Гэхдээ хуулийн 90%-ийг ч сахиж чадах хүн огт байхгүй. Ортодокс ивдэчүүд 613 хууль байдгаа гэдэг. Тэгээд өөрөөсөө 32-оос олныг сахиж чаддгүйгээ битүүхэн хэлдэг юм. Мойсегийн хуулийг сахичих чадaltaй амьд амьтан энэ дэлхий дээр байхгүй. Нэгээс өөр. Тэр нэг нь Есүс гэдгийг та бид мэдэн шүү дээ. Есүс тухайн үеийн хүмүүст та нар намайг ямар нүгэлд яллана вэ гэж асуусан боловч хүмүүс юу ч хэлж чадаагүй. Есүс л бүх хуулийг сахиж чадна. Харин та бид хоёр чадахгүй юм. Би цэрэгт байхдаа аврагдаж дараа нь энэ тухайга хүмүүст ярьж эхэлтэл хүмүүс миний яриаг авралын биш, шашны ойлголтоор хүлээж авсан юм. Хүн болгонд л сахиж явдаг хууль дүрмийн бяцхан жагсаалт байлаа. Тэр нь түүний зөвхт байдлаач юм. Гэхдээ хүмүүс үйлддэг буруу зүйлсээ жагсаалтан оруулдаггүй. Хүний ухаан ингэж л ажилдаг юм. Хуулийг сахиснаар зөвхт болно гинэ. Гэхдээ энэ худлаа юм. Худлаа. Яг бүгдийг сахичих болох л байх л да. Гэхдээ хинч бүгдийг сахиж чадахгүй. Хуулийг хагасалж сахина гэсэн ойлголт байхгүй. Нэг бол бүхлээр нь сахина, эсвэл огт сахиагүйд тооцогдно. Бүгдийг сахичихвал Бурхан таныг зөвхт тооцно. Гэхдээ та сахиж чадахгүй. Тиймээс юугаарч олж авч чадахгүй нэгүслээс өөр зүйлд найдах хэрэггүй юм аа. За би Ром номын 3-ын 20-ыг дахин хэлмээр байна. Ром 3-ын 20. Яагаад гэвэл ямар ч махан бие хуулийн үйлсээр түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм. Тиймээс хуулиар Бурхны өмнө зөвхт болно гэж бүү найд. Яагаад гэвэл та бүтлгүйтэн. Хууль чинь зөв байвал та үүнийг сахиж чадахгүй. Хууль чинь буруу бол та буруу хууль сахиснаар зөвхт болохгүй. Ойлгож байна уу? За цаашаа явцгаая. Одоо миний хэлэх зүйл олон хүнийг цочооно. Энэ нь юу вэ гэхээр бид хууль ба нэгүслийн
аль нэгийг сонгох ёстой. Та хоёуланг нь дагаж болохгүй. Зөвхөн аль нэгийг нь л сонгоно. Ром номын 6-гийн 14 дээр. Учир нь нүгэл та нарыг захирахгүй. Яагад гэвэл та нар хуулийн дор байгаа бус харин нэгүслийн дор байдаг гэжээ. Тиймээс эдгээрийн нэгийг нь сонгоно. Та нэг бол хууль дор байна, үгүй бол нэгүслийн дор байна. Түүнээс биш аль альнийхэн дор байж чадахгүй. Хуулийн дор байгаа бол нэгүслийн дор байхгүй. Нэгүслийн дор байгаа бол хуулийн дор байхгүй юм. Паулийн энэ үг тун холч тусгалтай үг. Паул та нар хууль дор байхгүй учраас нүгэл та нарыг ноёрхохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл та хууль дор байвал нүгэл таныг ноёрхно гэсэн үг. Нүглийн дарлалаас зүгтах цорын ганц арга нь хуулийг сахихан болж Бурхны нэгүсэлд бууж өгөх юм. Энэ үг таныг цочооно гэж би хэлсэн шүү дээ. Зарим чинь хэдийнэ цоччихсон суугааг би харж байна. Ром номын 8:14 дээр Паул учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм гэсэн. Хэн Бурхны жинхэнэ хүүхэд вэ? Ариун сүнсээр тасралтгүй удирдуулдаг нь. Энэ нь хуулийг дагахын эсрэг байна. Та хууль дүрм дагаж болно. Эсвэл ариун сүнсээр удирдуулж болно. Харин хоёуланг нь дагаж чадахгүй. Нэгэн жишээ ярил л да. Библийн сургууль төгсөж теологийн зэрэг хамгаалсан эрүүл хүчрхэг зориг мөрөөдлөөр дүүрэн нэгэн залуу байжээ. Гэтэл Бурхан түүнд хэлнэ. За хүү минь, чамд 2 зам байд. Чи газрын зургаар явж болно, эсвэл газарчнаар хөтлүүлж болно. Гэхэд залуу хариулна. Би теолог сурсан. Газрын зураг уншиж мэддэг ухаантай залуу. Надад тиймээс газарчны хэрэггүй гэж. Ингээд залууг аян замдаа гарахад нар шарсан, шувууд жиргсэн сайхан өдөр байлаа. Гэвч 3 өдрийн дараа цаг агаар мууджээ. Залуу шөнө дунд тас харанхуй ойд зүг чигэн алдан төөрчээ. Тэгтэл гэнэт нэгэн намуун дуу чамд туслах уу гэлээ. Энэ хэн болохыг бид мэднэ. Энэ бол бидний хувийн газарчин ариун сүнс. Тэгээд залуу ариун сүнсээ та надад маш их хэрэгтэй байна. Хэмээн дуу алдна. Ариун сүнс түүнийг зөв зам дээр гаргаж тэд хамтдаа аянан үргэлжлүүлжээ. Хэсэг хугацааны дараа залуу дотор шал инээдтэй юм. Би өөрөө ч яаж игээд л арга олох байсан шүү дээ. Сандраад байх зүйл байгаагүй дээ гэж бодно. Тэгээд хартал ариун сүнс хэдийнэ алга болсон байлаа. Залуу би чаднаа гэж бодлоо. Тэгээд 3 өдрийн дараа залуу намхт зоогдчихжээ. Алхах тусам улам гүн шигдэнэ. Гэтэл өнөөхөл намуун дуу бас л би чамд туслах уу гэлээ. Өө ариун сүнс минь алив туслаарай. Та л надад туслана. Тэгээд ариун сүнс залууг хөтөлсөөр тэд хамтдаа алхална. Тэгтэл мөнөөх залуу ариун сүнсэнд надад маш сайн газрын зураг байгаа. Хоёулаа хамтдаа харах уу? Гэтэл газарч нь баярлалаа. Гэхдээ надад газрын зураг хэрэггүй. Би замаа мэднэ. Тэгээд ч газрын зургийг би гаргасан юм шүү дээ гэж хариулна. Бид өөрсдөө чадахгүй. Хизээ ухаарах улс бэ бид? Ямагт манан будан дунд бүдчих болно. Ер нь маш олон итгэгчид нэг талаараа хуулийн дор, нөгөө талаараа нэгүслийн дор өрөөлдөж явах гэж хичээдэг юм шиг. Тэд байнга л манан буданд бүдчиж юу болохыг ч мэдэхгүй. Бурхны нэгүсэл дор эрхчлөөтэй аж төрхийг ч мэддэггүй. Галат 5 дугаар бүлэгт Паул дахиад л энэ сэдвийг хөндөж байна. Угаасаа энэ шинэ гэрээний маш том сэдв. Үүнийг нэг мөр ойлгож аваагүй хүн ямагт манан будан дунд бүдчихнэ. Ер нь маш олон итгэгчид нэг талаараа хуулийн дор, нөгөө талаараа нэгүслийн дор өрөөлдөж явах гэж хичээдэг юм шиг. Тэд байнга манан буданд бүдчиж юу болохыг ч мэдэхгүй. Бурхны нэгүсэл дор эрхчлөөтэй аж төрхийг ч мэддэггүй юм. Галат 5:18 дээр Паул хэрв та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор байхгүй байна гэсэн.
Тэр өмнө нь ариун сүнсээр удирдуулдаг нь Бурхны хүүхдүүд гэсэн шүү дээ. Тиймд танд сонголт байна. Та Бурхны хүү шиг аж төрж болно. Эсвэл ариун сүнс рүү нуруугаан харуулад хууль руу эргэж болно. Хоёуланг нь хослуулж болохгүй. Яг үүн дээр л хүмүүс манардаг юм. Тэд нэгүслийн ч дор, хуулийн ч дор өрөөлдөж явахыг хүсдэг. Хууль дүрм сахих нь муу юм биш юм. Жишээлх юм бол та өөрийнхөө хамрагддаг бүлгийн хууль дүрмийг сахиж л байгаа. Тэр хууль дүрмийг нь сахихгүйгээр тухайн бүлэгт хамрагдах аргагүй. Хамгийн гол нь хүн хууль дүрм сахиснараа зөвхт болохгүй гэдгийг л ойлгоорой. Яг үүнээс болж Христийн биед том хагарал гардаг юм. Яагад гэвэл бараг бүх шашны бүлэг өөрийн гэсэн багц хуультай байдаг. Католик, баптист, адвентист, пентекост тэргүүтэй бүлэг бүгд л өөрийн гэсэн хууль дүрмтэй бүлгийн дийлэнх гишүүд нь тэдгээр хууль дүрмдээ үнэнч байснараа илүү зөвхт болно гэж боддог. Тэд өөр хууль баримталдаг хүмүүсийг хараад тэд бидний хуулийг баримталдаггүй учраас арай л зөв биш юм гэдгийг. Тэгэхээр хуульчлал юу хийдгийг харж байна уу? Хуульчлал нь Христийн биеийг хуваадаг юм. Баптистууд, пентекост, католикууд бүгд л бичээсээс гаргаж авсан хууль дүрмээ сахих эрхтэй. Гэхдээ хууль нь тэднийг зөвхт болгохгүй. Гагцхүү итгэлээр л зөвхт болдгоо гэдгийг санаж яваарай. Гол нь хэрэг бид хууль дүрм дээр анхаарал байвал итгэлээ алдаж байнгын манан будан дунд амьдрнаа. Эсвэл дээрх залуу шиг газрын зурагтаа найдаад намагт шигдэж магадгүй юм аа. Та нарын зарим нь намагт шигдэх ямар байдгийг сайн мэдэж байгаа. Үнэн дээр намгаасаа гарч ариун сүнс танд хэрэгтэй гэдгийг ухаарсан учраас л энд сууж байгаа. Амен үү? Амен. Харин одоо би бас нэг цочоомор мэдгдэл хий. Гэхдээ мэдээж үнийг Паул эхэлж хэлсэн учраас л би зүрхлэн хэлж байгаа юм шүү дээ. Энэ үг Ром номын 7 дугаар бүлэгт бий. Ром ер нь гайхалтай ном шүү. Би Христэд итгэхээс өмнө логик ухааны профессор байлаа. Би логик ухаанд үнэхээр дурласан байсан юм. Гэвч гайхалтай эд шүү. Яг л компьютер шиг. Та компьютертаа зөв мэдээлэл оруулбал компьютер чинь танд илүү дээр үр дүн өгнө. Буруу мэдээлэл оруулах юм бол буруу л үр дүн өгнө шүү дээ. Логик нь хариулт өгөхгүй. Логик нь ердөө таны дүгнэлт нийцтэй эсхийг л хэлнэ. Тиймээс би өөртөө миний уншсан бүх номноос хамгийн их логиктой Библийн байна гэж хэлсэн юм. Би Библиэд итгэдэг болохоор надад ямар нэгэн айдас байдаггүй. Би ингэж л боддог. Таач бас айх хэрэггүй. Хүмүүс таныг фундаменталист гэх зэрэгээр элдвэр л хочлоно. Зүгээрээ фундаменталист байсан ч яах вэ? Фундаменталист байх талаар ярьдаг хүмүүс үндэ фундаментализм нь юу болохыг өөрсдөө ч хэлж мэддэггүй юм. Утга нь балархаа атлаа. Зүгээр л хүмүүсийг гойчлоход зориулагдсан үг олон бий. Үүнээс бүү. Дараагийн удаа хүмүүс янз бүрээр гойчлоод байвал та өөрөө наад үгийнхээ утгыг мэдхүү гэж асуув. За одоо Ром номын 7 дугаар бүлэг дэх мөнөөх цочоомор үннээ хэлье. Цаашлах тусам бүр их цочооно гэж мэдээрэй. За тэгэхээр Ром номын 7-гийн 4-өөс эхэлцгээе. Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан хуйлд үхсэн. Ингэснээр Бурхны төлөө бид үр жимс гаргахын тулд үхэхстээс амьсан өөр нэгэнтэй та нар холбогдох юм гэж. Паул өмнө ч ингэж хэлсэн. Хэрв та Ивдэн шашинтан байсан бол хуйлтай гэрэлсэн байжээ гэж тэрээр хэлсэн байдаг. Тиймээс хуулиас салж өөр хүнтэй гэрлэх нь сүнсний завхаар л болно. Гэхдээ хууль амьд байгаа тохиолдолд шүт. Гэвч загалмай дээрх Есүсийг өгөх үед хууль хэдийнэ өгчээ.
Ойлгож байна уу? Ойлгож байна уу? Энэ нь ихэнх ивдээчүүдэд том асуудал болдог. Тэд хууль яам биелүүлэхгүй бол нөхөртөө үнэнч байгаагүй юм шиг л болно. Христийн дотор хууль хэдийнэ үхсэн учраас тэд одоо амьлсан Месаятай гэрлэж болно гэдэг илчлэл тэдэнд хэрэгтэй. Христээр дамжин тэдч бидч үр жимс гаргаж чадна. Ойлгомжтой байна уу? Үр жимс нь гагцгүй нэг талаар л бий болдог. Бид хинтээ нэгдснээрээ юу гаргахын шийдэн Христтэй нэгдсэн бол ариун сүнсний үр жимс гаргана. Паул цааш нь ингэж хэлжээ. Учир нь биднийг махан биеийн дотор байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан гэж. Энэ гайхалтай мэдгдэл биш гэж үү? Өөрөөр хэлбэл Паул нүгэлт хүслийг сэдрээжээ. Энэ танд ойлгомжтой байна уу? Би танд 1-р Коринт номын 15-ын 56-г уншиж өгье. Энэ нь мөнөөх уу шиг зүрх амаар гардаг хэсэг юм. Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм гэж. Ром номын 7 дээр Паул хуульд асуудал байхгүй. Хууль бол төгсөд. Хамаг асуудал нь бидэнд бий гэсэн. Тэгэхээр хууль нь гаднаас ажилдаг гэж. Хууль нь ингэж болно, тэгж болохгүй гэдэг. Хүн би ингэж болно, тэгж болохгүй гэдэг. Ингэснээр хүн өөрийнхөө хүчинд л найддаг. Энэ л бидний хамаг асуудал юм. Яагад гэвэл хүнд зөвийг хийж, буруугаас зайлсхийх чадвар байхгүй. Гэвч махан бие нь бурханд найдах биш. Өөртөө найдах мөн чанартай байдаг юм аа. Эден цэцэрлэгт болсон явдал руу эргэн орцгоё. Сатан ямар сэдэл ашигласан бэлээ? Та нар бурхан шиг болно гэсэн. Бурханыг дуурайх нь буруу биш л дээ. Тэгвэл юу нь буруу гэж? Тэд бурханд найдалгүйгээр бурхантай адилхан болж сайн муугийн талаарх мэдлэгтэй найдахыг хүссэн. Энэ нь хүн төрлөختний бөгөөд шашинлаг хүмүүсийн хамгийн гол асуудал юм. Бид бурханаас хамааралгүйгээр бурхан шиг байхыг хүсдэг. Нүглийн гол асуудал нь бурханд найдахаас татгалзах юм. Нүглийн гол асуудал нь үйлдэж байгаа нүгэлдээ биш. Харин өөртөө найдах хандлага юм. Энэ хандлага л бурхны нэг үслийг бидний амьдралаас тасалдаг. Энэ хандлагыг тас татах нь маш хэцүү. Харин бурхан та бидний доторх. Надад бурхан хэрэггүй. Би өөрөө чадна гэдэг хандлагыг тас татахыг хүсдэг. Миний л мэдхийн энэ ертөнцийн бурхнаас тусгаар байхыг хүссэн хоёр л бүтээл байдаг. Нэг нь бурхантай тэрсэлж, сатантай нийлсэн унсан тэнгэр элч нар. Нөгөө нь хүн төрлөختөн юм. Өөр хин ч бурхнаас тусгаар байхыг хүсдэггүй. Шууд, бүтээлүүд, загас, одод гэдэл юу ч бурхнаас тусгаар байхыг хүсдэггүй. Дуртаяа захирагддаг. Харин та бид энэ хоёр нүгэлт мөн чанарыг өвлөөд төрчихсөн учраас бурхнаас хамаарахыг хүсдэггүй. Би өөрөө чадна. Надад бурхан хэрэггүй гэдгээ. Найзуудаа, таны хамгийн хэцүү үед ч бурхан танд хэрэггүй гэж бодсон үед ч бурхан танд хэрэгтэй. Таны бараг асуудал бүр бурхангүйгээр өөрөө дур мэдэн хийх гэж оролдсноос болсныг та мэдж л байгаа. Өөрөөр хэлбэл бурхны нэгүсэлд найдахыг хүсээг учраас эцэстээ асуудалд ордог. Хэдэн жилийн өмнө Рут маань мэс засал хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн юм аа. Тэр Библийг унших гэсэн ч бие нь сул дорой байсан болохоор уншиж чадахгүй байж. Рут католик эмнэлэгт хэвтсэн юм аа. Хэрв би Америкт эмнэлэгт хэвтгэхэр болбол католик эмнэлэгт л хэвтнэ. Яагаад гэвэл тэнд жаахан ч гэсэн инэрл байдаг. Бусдын тухайд бол сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ Шинэ Зеландд байдал өөр байх л да, би мэдэхгүй. Энэ бол ердөө миний бодол. Тэгээд Рутыг хэвтэж байтал
Тэдний аглах сувлэгч нь болох 70 гарсан настай нэгэн эмэгтэй шинэ өвчтнүүдээ эргэж яваад Библийг уншиж дийлэхгүй байгаа Рутийг харжээ. Тэгээд би чамд яаж туслах вэ гэж асуухт нь Рут та надад Библи уншиж өгөөч гэж хэлдэв. Сувлэгч та ямар ном уншуулмаар байна? Гэхдээ Рут Филиппо номын 2 дугаар бүлэг гэтэл сувлэгч. Тийм ээ, би энэ бүлгийн ачаар л гэлэнмаа болсон юм да гэж хэлсэн юм. Тэгээд тэр католик гэлэнмаа өөрийнхөө түүхийг хуваалцжээ. Нэг удаа гэлэнмаа нарын жижиг бүлгийн уулзалт дээр нэгэн траппист лам номлжээ. Траппист лам нар дуган дотроо ярих ирэхгүй. Чимээгүй байх тангараг өргөдөг юм. Гэхдээ хаяа нэг гадагш гарахыг зөвшөөрдөг бөгөөд тэр үедээ тэд чимээгүй байхдаа сурсан зүйлээ хүмүүст зааж өгдөг байна. Тэгэд тэр траппист ламын заасан сургаалыг мөнөөх католик гэлэнмаа Рутэд өгүүлжээ. Энэ тухай бодохоор би үнэхээр их гайхширдаг юм. Бурхан ямар нэг зүйлийг хийхийг хүссэн бол заавал хийдэг. Юу ч ярих зөвшөөрөлгүй нэгэн лам католик гэлэнмаа нарын жижигхэн бүлэгт нэг зүйлийг зааж өгчээ. Гэтэл тэр сургаал нь явсаар надад хүрсэн бөгөөд харин би энэ түүхийг явсан газар бүртээ ярьдаг учраас одоо бараг бүх дэлхийд хүрсэн байхаа. Ийм сонин бурхнаас өөр хинч ийм төлөвлөгөө зохиож чадахгүй. Тэгэхээр өнөөх траппист лам юу заасан гэхээр өөрийгөө өргөмжлөх хүсэлгүй байхын төлөө, бурхнаас тусгаар байхгүй төлөө, бусдыг хянан захирахгүй төлөө залбир гэж заажээ. Та ингэж залбирч чадах уу? Тийм их юм хийх хэрэггүй байгаа биз дээ. Би энэ үгийг нэг хэсэг нилээд бодож билээ. Өргөмжлөгдөх хүсэлгүй байх. Надад ийм асуудал байхгүй, тусгаар байх. Гэтэл надад ийм асуудал байдаг. Өөрийгөө өргөмжлөх. Тав тухыг эрэлхийлэх. Бусдыг хянан захирах. Тийм ээ, эдгээрээс сүүлийн хоёр нь миний санааг зовоолоо. Би тав тухад дурлахгүй байж чадах уу? Мэдээж миний аюулгүй байдал эзэнд бий. Гэтэл энд тусгаар байх, хянан захирахгүй байх гэж. Миний хувьд эдгээр нь хамгийн хэцүү. Би бусдыг хянан захирахгүй байж чадах уу? Өөрөөр хэлбэл би хяналтыг бурханд өгч чадах уу? Энэ нь хамгийн хэцүү. Бурхан хянан захирч байгаа бол тэр нь нэгүүлсэл юм. Би тэр настай гэлэнмааг ерөөж байна. Урт удаа наслах болтугай. Рутэд дамжуулсан үгээрээ миний бодлыг тэлсэнд нь талархаж байна. Хянан захирахгүй байх, аюулгүй байдалд дурлахгүй байх, тусгаар байхгүй байх. Эдгээр нь хүн төрлөختний гол асуудал юм. Хүн цэцэн ухаант хайрын бурхны бүтээсэн ертөнцид түүнгүүгээр амьдрахыг хүсдэг. Энэ бол хүний нүглийн мөн чанар. Танд ийм асуудал байхгүй гэж та битгий хэлээрэй. Яагад гэвэл бурханд баяр таяа найддаг. Дуртаяа хяналтан өгдөх хүн гэж бараг байхгүй. Энэ бол итгэлийн асуудал. Энэ нь хэдхэн цагийн дотор сурчдаг зүйл биш ээ. Үнэн дээр би 50 жилийн дараач одоо хүртэл бүрэн сураагүй л явна. Гэхдээ өмнөхөөсөө арай л ойрцсон. Энэнийг сонсоод та бүхэн урам орох байхаа. За одоо цаашаа явцгаая. Хууль нүглийг сэрээдэг. Яагаад гэвэл зайлвхий өөртөө найд гагцхүү хууль дүрмэл сахиараа гэж хэлээд өөртөө найдах, тусгаар орших байдалд уруу татдаг. Хууль биднийг ингэж л мадалдаг. Гэхдээ хууль ямар ч буруугүй гэдгийг би дахин хэлмээр байна. Хууль төгс сайн болохыг Паул тус бүлэгт хэлсэн. Зүгээр хамаг асуудал нь бидэнд л бий. Бидний махан бие дандаа л тусгаар байхыг хүсч байдаг юм. Бид бүгдээрээ нялх хүүхдийг мэдэн шүү дээ. Нялх хүүхдүүд дураараа байдаг. Ялангуяа 2 наснаас энэ зам маш тод харагддаг юм.
2 настай хүүхэд наашир гэвэл зугтаад явчихдаг. Хүний дураараа зан өөрийгөө харуулж байгаа нь тэр юм. Харин Бурхан хуулиар дамжуулж бидний энэ асуудлыг оншилж ил гаргадаг юм. Та эмчдэр очиод гид өвдөд байна гэвэл эмч шүүгэнээсээ эм гаргаж ирэхээс өмнө юуны учир өвдсөн он шиг тань тодруулахыг хичээв. Өөрөөр хэлбэл тэр бидний асуудлыг эмчлэхээс өмнө өвчний он шиг тодруулахыг хичээн шүү. Бурхан ч бас яг л ингэж үйлддэг. Тэр бидний асуудлыг оншилохоос нааш эмчилгээ хийхгүй. Тэр үед л бидэнд эмчилгээ хэрэгтэй болохыг бид ойлгоно. За одоо Ром номын 10-ын 4-ийг үзцгээе. 10-ын 4. Ром номын 10. Учир нь итгэдэг хүн бүрд зөвхт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн. Тэгэхээр хэрв та Иесус Христэд итгэдэг бол хууль төгсөж байгаа нь тэр. Бүх хууль төгсөж байгаа биш. Харин зөвд тооцоолох хууль төгсөж байгаа юм. Христ биднийг өөрөөрөө дамжуулж Бурхны өмнө зөв болгохын тулд хуулийг цэгцэлсэн. Түүнийг өгөхөд хууль төгссөн юм. Есүс амьлахдаа зөвхт болох цоо шин арга замыг нээсэн. Мэдээж Бурхны үгийн бусад хууль тогтоол нь хэвээрээ байгаа. Гагцхүү зөвхт байдалд хүргэх хуулийг Христийн загалмайн үхэл төгсгөл болгосон юм. Тийм ээ. Христийн загалмайн үхэл төгсгөл болгосон. За одоо Галатийн Христэд итгэгчдийн талаар зэрвсгэн үздэцгээе. Галат ном маш их сонирхолтой ном. Хэрэг би Галат чуулганы асуудал юу вэ гэж асуувал теолог мэддэг хүн хуульчлал гэж хариулах байхаа. Галатийн чуулганы асуудлыг албан ёсоор ингэж нэрлэнэ. Паул ерөн чуулгануудад хандсан захидлаа ямагт Бурханд өргөх талархлаар эхэлдэг юм. Тэрч битий хэл завхарсан Коринт чуулганы төлөөч Бурханд харамгүй талархсан байдаг. Гэтэл Коринт ямар чуулган байлаа? Нэг нь аавынхаа гэргийтэй амьдарч, нөгөө хэсэг нь эзний зоог дээр архитан согтуурсан. Гэтэл Паул Галатад хандсан захидлаа ямар ч талархалгүй эхэлсэн байна. Галатийнхан ямар асуудал тарьчихсан болоод Паул тэгж хатуурхав? Тэд согтуураагүй, завхаараагүй. Гэхдээ яасан бэлэм? Хуульчлалыг дагсан. Паул хуульчлалыг ёс бус явдал архиталтаас илүү ноцтойд тооцжээ. Бурхан ёс бус явдал согтуурлыг дэмждэг гэж би хэлээгүй. Гэхдээ хуульчлалыг бодвол эдгээрийг хавьгүй хялбар шийдэж болно. Хуульчлал нь тун аюултай зүйл юм. Сайхан харагддаг, санагддаг боловч үүнээс чөлөөлөгдөх нь маш хэцүү. Паул Галат 1:6 дээр Христийн нэгүслэр та нарыг дуудсан түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж ийм түргэн салж байгаад би гайхаж байна гэсэн байна. Харж байна уу? Паул ямар ч сайн юм хэлээгүй байна. Тэр та нар ийм түргэн салж байгаад гайхаж байна гэсэн хаачих гэж салсан гэж хууль сахиж зөвхт болох гэж оролдох хуульчлал руу эргэх гэж салжээ. Галат 3:1 дээр мөнхөг галатчуудаа хэн та нарыг мэхлэв? Юу ил бидэв гэсэн. Хэдэн жилийн өмнө би энэ ишлэлийг уншиж байгаад Пентекост болон харизматик Христэд итгэгчид ил бидүүлж болдгийг ухаарсан юм. Дээж Галатийн итгэгчид харизматик байсан байж таараа шүд. Энэ явдал яг надад тохиолдсон болохоор би энийг ийм сайн мэдэж байгаа юм. Би энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ миний үйлчилж байсан чуулган тэр чигээрээ өмнөх пастрын эхнэрт ил бидүүлчихсэн байлаа. Тэр авгай нөхрөөсөө салаад чуулганы зөвлөлийн гишүүтэй гэрэлсэн атлаа тэр чуулганыг сүнсний хувьд атгасаар байжээ. Тиймээс би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Таач бас ийм асуудалтай тулгарчгаад энийгээ огт мэдэхгүй
явж байж болох юм. Та ил бидүүлчихсэн хүмүүстэй тулгарсан ч байж болно. Паул энийг маш тодорхой хэлсэн. Үнэн дээр ил бидүүлэх гэдэг грек үг нь харцсанд довтлуулах гэсэн утгатай юм. Хүмүүс өөрийг нь онилох харцсанд цохиулж ил бидүүлдэг. Олон жилийн өмнө надтай грекийн нэг ортодокс тахилч уулзсан юм л да. Тэр бээр дараа нь харизматик болсон л доо. Тэгээд тэр надад би ил бидүүлчихлээ. Нэг хүний муу ярийн харцсанд онилуулчихлаа гэж билээ. Тэр хүн Библийг сайн мэддэг ухаантай хүн байлаа. Би энэ талаар дэлгэрүүлж ярихгүй. Гэхдээ ийм явдал боломжтой шүү гэдгийг л хэлмээр байна. Үнэндээ заримдаа бүр өндөр магадлалтай байдаг юм. Мунхаг галаатчууд хэн та нарыг мэхлэв? Есүс Христэд загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн. Паул би та нарт загалмай мэдээг хүргэсэн. Есүс биднийг нүглээс болж цовдлуулсныг дүрсэлсэн. Гэтэл та нар яаж энэ бүхнээс өөр зөвхт байдал руу эргэж чадаж байна гэж. Та нар сүнсийг хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссноор хүлээн авсан уу? Би зөвхөн үнийг та нараас мэдхийг хүсэж байна. Та нар хууль сагснаар ариун сүнсний баптизм хүлээж авсан уу? Эсвэл мэдээг сонсоод итгэлээр хүлээж авсан учраас ариун сүнсний баптизм хүлээж авсан уу? Би та нараас энэ асуултыг асууя. Энд хууль сахиж ариун сүнсийг хүлээж авсан хүн байна уу? Хариулт нь нэг ч байхгүй. Энийг бүү март. Бид хуулийг сахиснаар аврагдаагүй. Та хуулийг сахиж ариун сүнсийг хүлээж аваагүй. Паулийн хэлсэнчлэн. Бид эдгээрийг итгэлээр сонссноор хүлээж авсан. Бид сайн мэдээг итгэлээр сонсож, итгэж хүлээн авсан. Дараа нь Паул ингэж хэлжээ. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж. Одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү? Энэ нүндээ тэнэглэж. Тийм биз дээ? Анх эхлэхэд ариун сүнс хэрэгтэй байсан бол яаж ариун сүнсэнд найдахын болж чадна вэ? Яаж өөрийнхөө бяцхан хуульд найдаж чадаж байна? Харамсалтай нь хүмүүс чаддаг юм аа. Паул цааш нь 10 дугаар эшлэлд ингэж хэлжээ. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдгүй хүн бүр хараагдсан гэж бичигдэжээ. Та хуулиар зөвхт болох гэж байгаа бол хуулийг бүтнээр нь сахих хэрэгтэй. Тэгээд хэрв та бүх хуулийг цаг ямагт дагахгүй бол хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдгүй хүн бүр хараагдсан болно. Пентекост харизматик итгэгч нар хараагдж болдог гэж үү? Боломжтой. Амьдралынхаа туршлагаар сурсан юм. Товчхондоо би ариун сүнсний эрх мэдлэр эхлүүлсэн. Христийн бие доторх нэгэн үйлчлэлд гар бие оролцсон юм. Бурхан олон нийтэд танигдсан бидний 3 номлогчийг нэгтгэсэн юм. Энэ яахын аргагүй Бурханы эрх мэдэл бүхий үйлс байсан. Бид сүнсээр эхэлсэн боловч ганцхан жилийн дотор махан биеийн үйлс рүү уруудсан юм. Тэгээд мэдээж үр дагавар нь аимшигтай байсан. Тиймээс энэ бүхэн бодиттой гэдгийг би ясмахаараа мэднэ. Үүнийг биеэрээ туулсан хүнийг та нар харж байна. Гэхдээ би Библийг уншаад өөрийнхөө нөхцөл байдлыг мэдсэн учраас Бурханы нэгүүлслэр чөлөөлөгдөж чадсан юм. Ахын дүүс минь, энэ нь балар эртний цагт болдог байсан явдал биш юм. Ийм зүйл өнөөдөр ч болдог. Сүнсээр эхэлж, махан биеэр үргэлжлүүлэх гэж оролддог хүмүүс хараагдана. Өнөөдөр чуулганы нэжгээд хэсэг хараал дор байна гэд би зүрхлээд хэлчихье. Та бүхэнд Еремай номын 17-гийн 5 дугаар ишлэлийг уншиж өгье. Еремай 17-гийн 5. Эзэн ингэж айлдж байна. Хүн төрлөختөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд зүрх сэтгэл нь эзнээс эргэдэг хүн хараагдсан билээ. Саяхан хүн эзэнтэй харилцаатай байсан болоод л зүрх нь эзнээс эргэсэн гэжээ. Тийм боловч тэрээр өөртөө итгэсээр явандаа сэтгэл нь эзнээс холдожээ. Өнөөдөр Христийн чуулганы дийлэнх хувь нь яг л ингэж байна.
Би нэр дурдмааргүй байна. Гэхдээ бидний мэдих томоохон урсгал чиглэл хөдөлгөөнүүд нэгэн цагт Бурхны нэгүслээр ариун сүнсээр эхэлж байсан. Гэтэл тэдний хэдэн өнөдөр Бурхны нэгүслээр үргэлжлүүлж байна. Маш цөөхнөн. Тэгээд тэд өөр дээрээ Еремай номын 17-гийн 5 дээрх хараалыг авчирчээ. Хүн төрлөختөнд итгэж бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог хүн хараагдсан. Би нэгэн жишээ ярил л да. Рут хоёр Ярусалим дахь байшингаа зархаар шийдэн үл хөдлөх хөрөнгийн кампанид ханттал тэд энэ чинь их сайхан байшин байна. Үн цэнтэй учраас хурдан зарагдана гэсэн юм. Гэтэл 14 сар өнгөрсөн ч зарагдсангүй. Бид ойлгохгүй байлаа. Тэгтэл нэгэн удаа би Ярусалимийн чуулгандаа үйлчилж байтал номлогч. Би муу сүнснээс чөлөөлөгдөх шаардлагатай нэг хүний төлөө залбирмаар байна гэлээ шүү. Ер нь номлогчд ингэж хэлдэг үү л дээ. Гэхдээ тэр номлогч хэлсэн юм. Тиймээс ч бид түүнд хайртай. Тэгэд би түүнд туслахаар шийдлээ. Тэгтэл өөрийгөө хараал дор орсон гэх нэг Африк илгээлтийн эзэн гарч ирлээ. Түүнийг өөр нэг Африк бишоп хараачихсан гинэ. Тэр илгээлтийн эзэн за бараг үхлүүт байлаа. Бид түүний төлөө залбирч тэр муу сүнснээс чөлөөлөгдөж буруу хандлагаасаа цэвэрлэгдлээ. Гэтэл гэнтэл би түүнд чи Бурхны нэгүсэлд найддаггүй. Өөртөө найддаг хүн болтой. Үнэн дээр надад ч ийм асуудал байдаг. Тухайлбал би байшингаа зарахтаа өөрийнхөө хийж чадах зүйлсдэл найдсан гэдэл яриад унлаа. Уг нь би ийм юм ярих гэж бодоочгүй л дээ. Хараа энэ дал амнаас минь ийм үг гарчихсан юм. Харин Рут маань дэндүү шулуун шудраг хүн болохоор тэр олон хүний өмнө тэгвэл таач бас хараагдсан гэд хэлээ тавьчихдаг байгаа. Би ч хариуд нь тийм ээ би хараагдсан гэсэн юм. Тиймээс би гимшиж өөрийгөө хараалаас чөлөөлсөн юм. Бид цуглаанаа тараад гэртээ хартал үүдэнд үл хөдлөх хөрөнгийн компанийн ажилтан ухтаад танаа байрыг хүн сонирхох гинэ гэлээ шүү. Ингээд 2-7 хоногийн дотор байшин маань зарагдсан да. Намайг хараалаас чөлөөлөгдсөн дараа үед Бурхан бидний төлөө хөдөлсөн. Зарим нь ойлгосныг би харж байна. За, одоо цаашаа явцгаая. Энэ талаар дахин ганц хоёр ерөнхий зарчим хэлээд дараа нь эерэг зүйл рүү орцгоё. Би урд нь хэлсэн одоо ч хэлье. Хууль нь гаднаас ажилдаг бөгөөд биднийг өөрийнхөө чадварт найдахад хүргэдэг. Харин нэгүсэл нь дотроос ажилдаг бөгөөд биднийг ёр бусын чадвараар хангадаг. Левит номын 11:44, 1-р Петр 1:16 дугаар ишлэлийн аль аль нь бидэнд ариун байхыг тушаасан. Эдгээр нь Бурхны тушаал. Левит 11-р бүлгийн төгсгөлд хүртэж болох ба болохгүй зүйлст хамаатай баахан хууль бий. Тэгэхээр та ариун байхын тулд тэдгэрийг бүгдийг нь мөрдөх ёстой юм. Гэтэл 1-р Петр 1:16 дугаар ишлэлдэх ариун бай гэдэг тушаал нь ямар нэг хуультай холбоогүй юм. Энэ нь Есүс юм. Миний ариун байдал та нараар гараг гэдэг үг ажээ. Бид өөрийнхөө хүчин чадалд биш. Бурхны нэгүсэлд Есүст найдах ёстой. Сонголт нь таних. За одоо бүгдээрээ үүний эерэг талыг харцгаая. Би Ром номын 8:3-аас 4-ийг гаргая. Энд юу хэлснийг та бүхэн анхааралтай тэмдэглэнэ үү? Ром 8:3-аас 4. Махан бие мөхс болохоор хуулийн хийж чадаагүйг гэж. Харж байна уу? Хууль буруу биш. Хууль бол бидний сул тал. Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр өөрийн хүүг нүгэлтэй махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж махан биеийн дотор нүглийг шийтгэв гэж. Тэгэхээр энд нэг эерэг зүйлс гарч байна. Тэр нь юу вэ? Ингэснээр хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус, харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно. Америкчууд сая долларын асуулт гэж ярьдаг да. Тэгвэл энд тийм л асуулт гарч байна. Хуулийн зөвхт шаардлага юу вэ? Та энэ тухай бодож байсан уу? Энэ бол хайр юм аа. Хайр. Хайр нь хуулийн зөвхт шаардлага бөгөөд үүнийг бичээсийн хэд хэдэн ишлэлээр товчхон үзээд бүгдээрээ
хичээлээ дуусгацгаая. Матай номын 22 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлд нэгэн хуйлч Есүсээс хуйлч сэтгэлгээ гэж юу болохыг асууж юм. Тэдний нэг болох хуйлч түүнийг сорж, "Багшаа, хуйлдах агуу тушаал нь аль вэ?" гэж асуулаа. Тодорхой асуултад Есүс тодорхой хариулт шууд өгчээ. Есүс түүнд "Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн бурхан эзнээ хайрл. Энэ бол агуун бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм аа." Түлхүүр үг нь юу вэ? Хайр. Бурхныг хайрлах хайр. Хөршөөн хайрлах хайр. Дараа нь Есүс энэ хоёр тушаал дээр бүх хууль болоод иш үзүүлэгчд тулгуурладаг юм гэж. Тэгэхээр хэрэг би халууцвал хүрмээ тайлаад үлгүрт өлгөндөө миний хувцсыг өлгөхийн тулд өлгүүр байрандаа байх ёстой. Эдгээр тушаал нь хууль болоод иш үзүүлэгч нарын өлгүүр юм аа. Өөрөөр хэлбэл хууль болон иш үзүүлэгч нар нь та бүхэнд Бурхныг хайрл, хөршөөн хайрлал гэж хэлээд байгаа юм аа. Энэ нь хуулийн зөвхт шаардлага юм аа. Хуулийн зөв шударга шаардлага гэсэн үг. Ром номын 13-ийн 8-аас уншицгаая. Илч Паул нэг нэгэндээ хайртай байхаас өөр хүнд ч ямар ч өргүй бай гэсэн. Өргүй бол баян гэдэг шүү дээ. Гэхдээ би нэг өрөөс хизээч мултрахгүй. Тэр нь юу вэ? Итгэл нэгт нөхдөн хайрлах, дэрэгдэх хүмүүсээ хайрлах өр. Бид энэ өрийг хизээч төлж дуусахгүй юм. Паул цааш нь учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь бүү зав хайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шун хайр гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна. Энэ нь хөршөө өөрийн адил хайрл гэсэн үгийн дотор агуулгаддаг юм. Хайр бол хөрштөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн гэж. Тодорхой байгаа биз? Дараагийн ишлэл нь Галаат номын 5-ын 14. Ром, Галаат номууд яг адилхан байна. Галаат 5-ын 14. Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь хөршөө өөрийн адил хайрл гэсэн нь мөн гэсэн байна. Үүний өмнөх нь Галаат 5-ын 6 дээр Есүс Христ дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүй аль аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл чухал юм гэсэн. Итгэл юугаар ажилдаг вэ? Хариулаарай. Хайраар. Зүйтэй. Яаковын загталд үйлсгүй итгэл нь үхмэл гэдэг. Үйлсгүй итгэл нь үхмэл. Итгэл нь хайраар ажилдаг учраас хайр байхгүй итгэл нь үхмэл гэсэн томьёо гаргаж болох юм. Нилээд цочирдмоор мэдгдэл боловч үнэн юм аа. Танд ертөнцийн хамаг итгэл байвч хайр байхгүй бол итгэл чинь үхмэл юм аа. За тэгвэл 1-р Тимот номын 1-ийн 5 дугаар ишлэл дээр 1-р Тимот 1:5. Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мэс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм гэсэн байна. Би энэ хэсгийг уншихдаа өөрөөсөө миний үйлчлэлийн зорилго хайр мөн үү гэж асуусан юм. Би үнэхээр хайраар дүүрэн хүмүүсийг төрүүлж байна уу аль эсвэл гэж асуусан юм. Тэгээд үйлчлэлд орох хүмүүсээ бодоод жаахан эргэлцсэн. Яагаад гэвэл би багш хүн. Харин багш мэдлэг дамжуулдаг. Харин мэдлэг юу хийдгийг мэдхүү хүмүүсийг бардам ихэмсэг болгодог. Гэхдээ хүмүүсийг бардам болгохгүйгээр сургаж болдгийг амьдрал надад зааж өгсөн. Гэвч зарим сурагчаа харахаар би энэ хүнийг сайн сургаж чадсангүй дээ гэж хэлмээр болдго юм шүү. Бидний үйлчлэлийн зорилго бол хайр юм аа. Дараа нь Паул хэрв та нар энэ зорилгоос гажвал хийж байгаа зүйл чинь хоосон үг болно гэж. Тэгэхээр яг одоо чуулганаа бод. Чуулган чинь хоосон үгээр дүүрэн байна уу? Чуулганд чинь хайр төрүүлдэггүй хоосон номлол хичээл дүүрэн байна уу? Хайр төрүүлэхгүй бол үйлс чинь
ямар ч үр дүнгүй дэмий хоосон болно. Ах дүүс минь, та үйлчлдэг бол санаа сэтлэн шинж. Та юу бүтээхээр зорж байна? За 2 дугаарт. Та хайр бүтээхийг зорж байгаа бол бүтээж чадж байна уу? Хайр бүтээхгүй бол яриач нь дэмий хоосон болно. Тэгэхээр аюултай байгаа биз? Харж байна уу? Хайр биднийг айдсаар хөдлөгдөг. Харин Есүс биднийг хайраар хөдлөгдөг. Есүс, та нар надад хайртай бол миний тушаалыг сахин гэдгээ. Айдас үр дагавар авчрахгүй. Хүмүүсийг айдсаар хөдлөгдөг маш олон шашин байдаг. Эдгээр нь тун аюултай юм. Энэ дунд Христийн чуулганы зарим нэг урсгал чиглэлч бий. Эцэд нь дуулууртай хайр, шатлан өргөждгийг би хэлмээр байна. Таны хайр төгс биш байгаа нь зүгээр юм аа. Тийм ээ. Миний хайрч бас төгс биш ээ. Харин үүнээс болж би зөвхт биш болохгүй. Ягаад гэвэл бид зорилгодоо хүртлээр итгэлээрээ зөвхтөд тооцогдно. Ойлгомжтой байна уу? Ойлгомжтой байна уу? Үүнийг сүүлийн зоог дээр Есүс Петрт маш тодорхой хэлжээ. Есүс Петрт ингэж хэлсэн юм. Чи намайг 3 удаа няцаана гэж хэлэхэд Петр хизээч үгүй гэсэн. Гэтэл Есүс, гэхдээ чиний итгэл няцахгүй төлөө би залбирна гэсэн. Тэгэхээр хамгийн чухал нь юу байх нь? Итгэл маань няцахгүй байх нь. Энэ бол хамгийн чухал юм. Бид зүсэн зүйлийн адгийн нүгэл үйлддэг. Бид төгс биш ээ. Гэхдээ итгэсээр байгаа цагт биднийг зорилгодоо хүртэл итгэл маань биднийг зөвхтөд тооцоолно. За тэгэхээр Яаков номын 1:25 дугаар ишлэлээр өнөөдрийн хичээлээ дуусгацгаая. Энд ч бас хайрын тухай ярьж байна. Яаков 1:25. 1:25. Харин мартамхай сонсогч бус хэрэгжүүлэгч болж ярих чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо өрөөгдөх болно гэж. Ярих чөлөөний төгс хууль нь юу вэ? Тийм ээ, хайр. Та чин сэтгэлээсээ хайртай бол жинхэнэ эрх чөлөөтэй хүн мөн юм. Та хүснээ хийж чадна. Та хүмүүсийг хайрлаж чадна. Тэд таныг хорлож, хавчиж, алжиж болох юм. Гэхдээ өөрсдийг нь хайрлахыг болиулж хизээч чадахгүй юм. Хайрладаг хүн бол энэ дэлхий дээрх хамгийн эрх чөлөөтэй хүн юм.